Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс 2024 оны онцлог ажил. Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах зорилгоор хүргүүлсэн комиссийн гишүүний шаардлага зөвлөмжийг хүлээж авсан эрх бүхий албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд комиссийн зөвлөмж 1, комиссийн гишүүний 29 шаардлага 55 зөвлөмжийг эрх бүхий байгууллага албан тушаалтанд хүргүүллээ. Хүний эрхийн үндэсний комисс Монгол улсын их хурлын болон аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжид сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн сонгогдох эрх, иргэний сонгох эрхийн зөрчилд мониторинг хийж, илрүүлсэн асуудлын мөрөөр зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, олон нийтэд тухай бүр мэдээлэл өгч ажиллалаа. Эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, суурин газраас алслагдмал нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн сонгогдох эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ гүйцэтгэлээ. Хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий байгууллага албан тушаалтанд уламжлах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд хэвлэлийн эрх чөлөөний тухай, жагсаал цуглаан хийх журмын тухай хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг нийт 37 хуулийн төсөлд 185 санал хүргүүллээ. Хүний эрхийн үндэсний комисс нь Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс 2024 оны онцлог ажил.